Сайн байцгаана уу өрхөм хүндэт үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөр хүргэе. Солонгосын Хаммын их сургуульд эсвэгчдийн шалгалт өнөөдөр эхэллээ. Шалгалтанд 27 сурагч хамрагдаж байна. Хинтээ аймгийн засаг даргын хамын газар Солонгос улсын Хангмын их сургуулийн хооронд байгуулсан гэрээгээр энэ жил бүрэн дунд боловсролоо эзэмшин төгсөгчдөөс 20 сурагчийг Солонгос улсын Хангмын их сургуульд сургахаар басан билээ. Тус сургуульд элсэх хүсэлтэй сурагчдын шалгалт өнөөдөр эхэллээ. Ерөнхий эрдэм, гадаад хэл, ярилцлага гэсэн 3 төрлөөр явагдах шалгалтын эхний даваа ерөнхий эрдмийн хичээлийн шалгалт өнөөдөр өглөө 10 цагт Тэмүүжин цогцлбор сургууль дээр зохион байгуулагдлаа. Шалгалтыг аймгийн засаг даргын тушаалаар томилогдсон комисс зохион байгуулж авч байгаа бөгөөд өнөөдрийн шалгалтанд нийт бүртгэгдсэн 28 сурагчаас 27 сурагч хамрагдлаа. Шалгалтын эхэнд аймгийн засаг даргын хамын газрын дарга бөгөөд шалгалтын комиссийн дарга Ган Төмөр сурагчдад шалгалтын дүрм журмыг танилцуулж, ямар шалгалтуудыг хэдий хугацаанд авах, сурагчид юун дээр илүү анхаарах, тестийг хэрхэн бөглөх зэрэг зааврыг өгч, сурагчдаас 5 сурагчийг гарган шалгалтын материалын лац битүүмжлэл, бүрэн бүтэн байдлыг хянуулсны дараа материалыг задлж, хүүхдийн тоогоор хувилж шалгалтыг эхлүүллээ. Ерөнхий эрдмийн шалгалтыг 60 асуулт бүхий тест хэлбэрээр 90 минут авах бөгөөд ерөнхий боловсролын сургуульд үздэг олон төрлийн хичээл багцаажээ. Өдөр 14 цагт гадаад хэлний шалгалтыг англи хэлний 40 асуулт бүхий тестийн хэлбэрээр 60 минутын хугацаанд авлаа. Тус шалгалтуудын тестийг Улаанбаатар хотоос холбогдох албаны хүн ирж боловсруулсан бөгөөд шалгалтын материалыг шалгалтын комисс засах ба сурагчдыг онооны дарааллаар жагсан эхний 20 сурагчийг тэнцвүүлэх юм байна. Маргааш өглөө 9 цагт Тэмүүжин цогцлбор сургууль дээр сүүлчийн шалгалт болох ярилцлагын шалгалт явагдана. Шалгалтыг шалгалтын комиссийн гишүүн аймгийн засаг даргын хамын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Эрдэнэ Жаргалаар ахлуулсан комисс авах ба Солонгосын талаас 4 хүн тус шалгалтыг хамтран авах юм байна. Сурагчдад болон эцэг эхчүүдэд анхааруулахад тус шалгалтанд хамрагдаж байгаа сурагчид нь өөрийн чин хүсэлтэд цаашдаа сурах зорилготой байх нь чухал бөгөөд нэгэнт 3 шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд визний болон бусад холбогдох ажлуудад хүндрэл үзүүлэхгүй байх, цаашлаад хоёр улсын хоорондын гэрээ болон харилцааны асуудал гэдгийг дор бүрнээ ухааран хариуцлагатай хандах нь зүйтэй юм а. Шалгалтын дүн маргааш өдөр гарна. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн энэ удаагийн сургалтанд Сумбагийн засаг дарга нар, хэсгийн төлөөлөгч нар хамрагдлаа. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа, эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Сумбагийн засаг дарга, хэсгийн төлөөлөгч, байцаагч, олон нийтийн байцаагч, эрх зүйн хөтөч нарын сургалтыг 6 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд Өндрөхөн хотод зохион явууллаа. Сургалтаар иргэдийн аюулгүй амар тайван орчинг бүрдүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төр захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран шийдвэрлэж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх санаачлагыг дэмжиж ажиллах, тэдэнд хамтран ажиллах арга зүйн зөвлөгөө өгч чиглэлээр зохион байгуулагдлаа. Аливаа гэмт хэрэг зөрчлийг гарсан хойно нь биш, гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлэх, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, хууль хяналтын байгууллага урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах биш, олон нийт иргэд өөрсдөө аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд идэвх санаачлагтай оролцож, гаргасан санал санаачлагыг дэмжих эрх зүйн мэдлэг боловсрол олгоход төлбөрийн зорилго оршиж байгаа юм а. Цэргийн дүйцүүлэх албаны дайчид Өндрөхөн хотын нутаг дэвсгэр дээрх хогийг цэвэрлэх ажлыг үе шаттай өрнүүлж байна. Нийтдээ 120 гаруй тонн хогийг ач цэвэрлээд байна. Аймгийн засаг даргын 166 тооц захирамжийн дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг 6 дугаар сарын 5-наас 14-нд зохион байгуулсан. Уг сургалтанд Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх, Жаргалтгаан, Цэнхэр мандал, Өмнөдлгэр, Бачирээт, Баяадраг, Норовлон, Бэрх, Мөрөн, Гуранбаян, Батноруу, Баян овоо сумдаас 18-аас 26 насны дээд боловсралтай 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн нийт 60 залуусыг татан хамруулсан байна. Сургалтын төвийн даргаар аймгийн засаг даргын хамын газрын цэргийн штабын нөхөн хангалт тоо бүртгэлийн офицер, ахлах дислэгч Цэнд Дорж, ротын захирагчаар, иргэний хамгаалалтын төлөвлөлт сургалт эрхэлсэн офицер, дислэгч Эрдэнолд, салааны захирагчаар, онцгой байдлын газрын аврах бүлгийн дарга, дэд түрүүч Алтан Хуяг, аврагч Ганс Сүхнаар томилогдсон ажиллалаа. Сургалтаар тактик, зэвсэг техникийн бэлтгэл, жагсаалын бэлтгэл, биеийн тамир, байгалийн амжигаас аврах, эрүүл мэнд гэсэн сэдвээр нийт 40 цагийн хөтөлбөр хичээл зааж, сургалтын төгсгөлд бүрэлдэхүүнээс шалгалт авч 94% амжилттай, 49% чанартай шалгагдав. Дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын зардалд аймгийн засаг даргын шийдвэрээр нийт 5.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн аймгийн засаг даргын 167 дугаар тооц захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаагчны сургалтыг 6 дугаар сарын 13-наас 27-нд зохион байгуулж байна.
Уг сургалтанд Баян хутаг Галшаар Дархан Жаргалтхан Өмнөдлгэр Баян Адраг Норовлон Мөрөн Гурван Баян Батноров Баян Овоо сумдаас нийт 60 хүнийг татан хамрууллаа. Цэргийн дүйцүүлэх албаны оролцогчид 6 дугаар сарын 14-өөс 21 хүртэлх хугацаанд Өндөрхан хотын нутаг дэвсгэрт байгаа их хэмжээний хогийг цэвэрлэж өнөөдрийн байдлаар 120 гаруй тонн хогийг ачиж нэгдсэн хогийн цэг дээр хаяад байна. Ус цаг ур орчилгээний төвөөс үүлэнд нөлөөлөх арга хэмжээ аван бороо оруулжээ. Хинти аймгийн зарим сумд тухайлбал Норовлон Галшаар сумдаар зуншлах тааруу бэлчээрийн дутагдaltaй, Дадал Норовлон Баян Адрах сумд ой хэрийн түмэртэй байгаа юм а. Харин ойрын өдрүүдэд Хэрлэн сум болон ихэнх сумдаар хур бороотой байна. Үүний учир нь дээрх нөхцөл шалтгааны улмаас ус цаг ур орчны шинжилгээний төвөөс холбогдох арга хэмжээ авч мөн тус сумдын захиалгын дагуу үүлэнд нөлөөлөх арга хэмжээ аван бороо оруулж байна. Уржигдраас эхэлсэн тус ажлын хүрээнд Жаргалтхан Хэрлэн Баян Дэлгэр хаан Өмнө Дэлгэр Баян Адрах сумдад бороошин 11-с 25 мм-ийн бороо орсон байна. Өнөөдөр Дадал Батноров Баян Овоо сумдад үүлэнд нөлөөлөх арга хэмжээг авч байна. Үүлэнд нөлөөлөх гэдэг нь йодот мөнгө гэж бодисыг пуужингаар үүлэнд нэвтрүүлэн оруулж бодис задарснаар бороо ордог ажээ. Дашрамт дуртахад ус цаг ур орчны шинжилгээний төвийнхэн иргэдэд нэн чухал хэрэгцээтэй нэгэн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ. Иргэд маань тэр дундаа малчид маань хаанч хизээч өдөр тутмын цаг агаараа мэдээг түргэн шуурхай гар утсаараа хүлээн авах боломжтой юм а. Ингийн тулд та гар утасныхаа дугаарыг бүртгүүлээд л болоо. Энэхүү үйлчилгээ нь жилийн 1000 төгрөгийн хураамжтай юм байна. Та бүхэнд өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.